Энэ удаагийнхаа Нобелийн шагналтуудын лекц нэвтрүүлгээр бид Германы алдарт физикч, Нобелийн шагналт, харьцангуй онолыг үндэслэгч Альберт Эйнштейний амьдрал уран бүтээлийн тухай хийгээд Нобелийн шагналыг гардан авахдаа хэлсэн үгийг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Гэрлийн хэдэн сая жилийн хязгааргүй орон зайг туулан энэ дэлхий дээр хурж ирсэн суу тэрдэмтэн тэрээр зөрчил тэмцэл дүүрэнч авгай сайхан амьдрал зовлон гуниг дүүрэнч цог жавхлант хүн төрлөختний дунд 76 жил амьдраад буцаад явчихсан юм. Хэрвээ урт цаг бяцхан агшин турааж энэ хорвоогийн нэгэн жилиг ганц хоног гэж үзвэлээ тэр хүн амьдралын гэрэл сүудэртэй цэнгэлдэх хүрээлэнд ердөөл 76 хоног зочилжээ. Ерөөсөн томжилтын хугацаатай ирсэн тэр зочин хорвоогийн авгай хүмүүс Роман Роллан, Жавхарлал Неру, Луначарский зэрэг их хүмүүсийн анхаарлыг өөрийн ирэхгүй татаж хүчит сорон зун мэт тэдний сэтгэлийг эзэмдэв. Энэ хүн чухамдан хэм байв. Орчин үеийн физикийн ухааны үндэс тулгуур харьцангуйн онолыг нээсэн сүүтердэмтэн Альберт Эйнштейн 1879 оны 3 дугаар сарын 14-нд Дунайн мөрний зүүн иргэдэх Швабын Альпуулын бэлд орших Уйлма хотод төржээ. Эйнштейний эцэг Герман Эйнштейн 1878 онд Штутгарт хотын тал худал даалгч нэгэн баяны охин Полина Кохтой ханилан сууж удалгүй гэр бүлэрийн Уйлма хотод шилжин ирсэн байлаа. Уйлма хотод ирснийхэн дараагаар Герман Эйнштейн цахилгаан техникийн дэлгүүрнээ амьдардаг байлаа. Тэдний амьдарч байсан хотоос 25 км-ийн зайтай Эхенген тосгонд Эйнштейний хамаатан Рудольфийн амьдарч байжээ. Тэдний гэр бүлд Эльза гэдэг охин төрсөн нь Эйнштейний нэгэн үеийн найз байсан төдийгүй хожим түүний гэрги болох хүн байлаа. Альберт Эльза хоёрыг эхийн удмаар навч үзүүлбэр ойр төрлийн хүмүүс байв. Альберт Эйнштейний эхэн хөгжимд тун дуртай сонирхолтой хүн байсан тул хүүгэн баг байхад нь Бетховений сонатыг олонтоо тоглож сонирхолтой байлаа. Ер нь Эйнштейний гэр бүл эхэн цөмөрөн хөгжимд сонирхолтой хүмүүс байжээ. Харин түүнийг шинжлэх ухаанд дур сонирхолтой болох явдалд нь эцгийнх нь нөлөө их байсан юм. Альберт Эйнштейн гэдэг энэ эрхэм нэрийг бодох үрээд энэ орчлон ертөнцийн оюун санаа гэдэг бол юутай их цаглашгүй юм бэ гэдэг бодол өөрийн ирэхгүй төрдөг үлээ. Үнэхээр Эйнштейний амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд орголт, бүтээлт, хийгсэн нээлтүүд гэсэн хэдхэн категорид бол хуваагдаж ордогоор их онцлог юм. Үнэхээр бол Эйнштейний тэр оюун ухааны тэр гайхамшигт үзэгдэл нь бол хүндрэлтний түүхийг бүтээхэд асар их үүрэг гүйцэтгсэн гэж өнөөдөр ч гэсэн хүндрэлтэн хүлээн зөвшөөрч бишрэлтэйгээр ханддаг үлээ. Ер нь Эйнштейн бол хүүхэд байхаас гэр бүлийн амьдрал гэдэг бол их дэгтэй сургуультай байсан гэж хэлдэг байдаг. Нэг үгээр хэлбэл дэгтэй сургуультай гэдгийг элгэмс үзэгч та бүхэн хаалтан дотор ойлгосоо юм уран бүтээлчнийхээ хувьд бол би бодож байна. Өөрөөр хэлбэл гэр бүлээрээ хөгжим сонирхдаг ийм гэр бүл байсан. Ер нь гэр бүл гэдэг бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хувийн дээд сургууль байдаг. Тэгвэл тэр хүндрэл бэрхшээлтэй тэр цаг үеийг туулахад бол Эйнштейний гэр бүл нь бол туйлын их нэгдмэл байж чадсан юм а гэж одоо судлаачид бол хэлсэн байдаг. Өөрөө ч гэсэн өдрийнхөө тэмдэглэлд бол энэ тухай бахархан бичсэн байдаг. Ээжийнхэн тоглодог тэр хөгжим миний зүрх сэтгэлийн минь яруу гიშгэлэнтэйгээр хөгөлж тэндээс ямар нэгэн мэдрэмжийг би авдаг байсан гэх. Тэгэхээр хүний дотоод сэтгэлийг бол тэр хөгжим хөгөлдөг гэдэг бол тэр гэр бүлийн амьдралын халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд бол ихээхэн үүрэг гүйцэтгсэн гэж хэлж болно. Үүнээс улбал Альберт Эйнштейн бол хүүхэд байхаас бол сониуч
хорвоо ертөнцийг танин мэдэх гэсэн хязгааргүй ураг хүсэлтэд хөтлөгддөг тийм жаалгүй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Ер нь ингээд туулсан амьдралынх нь эрмэн өөдрөг тэр зурвасган хэсгийг бол ажиглаад үзэхэд бол ер нь оюутан байхдаа одоо багш нарынхаа ихтгэл найдварыг одоо биелүүлэх гэж чармааж байсан энэ хүү зарим багш нарынхаа бол дургуйслыг хүргэдэг байсан гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Балчир Эйнштейн, залуу Эйнштейн өөрийнхөө бодол саналыг одоо багштайгаа хуваалцахад багш нь харин түүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ийм тохиолдлууд бол түүний амьдралд бол байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед өөрийг нь ойлгож, өөрийн үжил бодолд нь нэгдмэл байсан нэгэн бол оюутан цагийнхан найз нь байдаг. Энэ дээр одоо өөрөөсөө тухайн үеийнхээ оюутнуудаас төрүүлж арай хэдэн алхам илүү байсан учраас Олимпикийг бол нэгэн клубыг байгуулсан байдаг. За энэ одоогийн хэллэгээр бол Олимпикийн энэ клуб нь бол одоо нэгдэл байгаа. Өөрөөр хэлбэл үжил бодол нэгдсэн ийм залуу эрдэмтэн залуу үжил бодлоор нэгдэж ингэж өөрсдийнхөө санаа бодлыг бол хуваалцаж өөрсдийнхөө гаргалгааг бол олж хардаг байсан. Гаргалгаа гэдэг нь өөрсдийнхөө бодол санааг нэгтгэн ярилцсан байж ерөөсөө энэ өөрийнхөө уншсан, мэдсэн бүхнээр бие биендээ мэдээллийг бол солилцдог байсан. Ийм халуун агшин байсан болов уу гэж би одоо боддөг юм. Ер нь Эйнштейний уран бүтээлийг гэхээсээ илүү бид нар эрдэм судалгааны ажлын бүхэлд нь аваад үзэхэд ерөөсөө хүндрэлтний оюун санааны олон нээлтүүдийн суурин болсон байд юмаа гэдэг бол эрдэмтэд бол батлан өгүүлсэн байд юм аа. Одоо хэдхэн ормын дараа илгэмсэг үзэгч та бүхэнд Альберт Эйнштейний одоо Нобелийн шагнал гардан авахдаа одоо өмнөөс нь хэлсэн тэр үгийг бол дамжуулъя гэж бодож байна. И үг гэдэг маань хэдийгээр их богинохон боловч цаад агуулгаараа их том юм аа. Одоо Нобелийн шагнал гардан авдаг энэ уламжлал ёссоор бол одоо Германы нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн хэмээн зарлахад бол Эйнштейн харамсалтай нь бол тэр Нобелийн шагналыг гардуулах хүндтэй ёслол бол хүрэлцэн ирээгүй. Харин Шведэд байдаг Германы элчин сайдын яамны элчин сайд нь нэрж Эйнштейний өмнөөс бол энэ Нобелийн шагналыг бол хүртэхдээ хэлсэн үг байдаг юм аа. Альберт Эйнштейний Нобелийн шагналыг Швед дэх Германы элчин сайд ирж бол ёс төртөөр авсан байгаа. Тэгээд энийг одоо үзэгч та бүхэнд одоо агуулгын алдагдуулахгүйгээр бас товчхон хүргье гэж бодож байна. Ер нь Германы элчин сайд энэ нэр хүндтэй шагналыг Эйнштейний нэрийн өмнөөс хүлээж авахдаа их тийм гүн бишрэлтэйгээр хандаж илгэмсэг сайхан сэтгэлийг бол товчхон хэлсэн байдаг. Яагаад гэвэл одоо энэ агуу хүний шагналыг өчүүхэн би гардаж авна гэдэг бол энэ ёс суртахуунгүй хэрэг мэт санагдж байна гэдэг энэ үгэнд нь бол тийм онцлог шигтгэ бол байдаг юм. Тийм учраас өөрөө бол энэ шагналыг гардаж явахдаа сэтгэл догдолж байна. Энэ агуу Эйнштейн миний өмнөөс өөрөө ирж энэ шагналаа авсан бол хүндрэлтний тусын тулд агуу их нээлт хийснээ бас өөрөөр хэлэх байсан баха. Гэхдээ бол надад итгэж надад хүндэтгэл үзүүлэн Шведийн Нобелийн шагналыг эрхлэх хороо надад ингэж хүндэтгэл үзүүлэн гардуулсанд бол би туйлын их баяртай байна гэж ийм товчхон үгийг хэлсэн байдаг. Тэгэхдээ энэ үгийн цаана бол олон улсын ажиглагч нар бол маш онцгойгоор ажиглаж харсан байдаг. Чухам юунд ажигласан бэ гэхээр энэ шагналыг гардаж авахдаа Альберт Эйнштейн юу гэж хэлэх болсон болдоо гэж одоо дэлхийн нийтээр бол сонор дэлдэлгэн бол чагнажсэн. Үнэхээр Эйнштейн бол тэр олон ургач үзлийн дунд өөрийнхөө үжил бодлыг тууштай барьж авснараа бол ийм үжил бодлыг бол тунхаглах биш түгээмэл биш өөрийн гэсэн үжил бодолтой үнэнч байх энэ зарчмыг бол барьсан. Өөрөөр хэлбэл Эйнштейний агуу оюун ухаан, авиас үлэг эрдэм ухааныг бол муу гарын хүмүүс бол ашиглах гэсэн ийм бодолтой байсан. Тиймээс Эйнштейн өөрийн үжил бодолтой үнэнч байж энэ олон хүмүүсийн үжил бодлын тулгалтаас бол ангид байж чадсанараа өнөөдөр ч гэсэн агуу их эрдэмт юм аа. Германы элчин сайд бол цаашдаа дамжуулан хэлэхдээ бол ер нь физикийн салбарт бол дэлхийн олон эрдэмтний нэр бол тодоос тод гэрэлтдэг юм аа. Гэвч бол Альберт Эйнштейн гэдэг нэр бол үеийн үед оргил дээр нь мандах наран юм аа гэж хэлсэн байдаг. Энэ үг ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам баталж байгаа юм аа. Without such freedom, there would have been
Шинжлэх ухааны түүхийг судлаачдын үзэж байгаагаар Берн хотод өнгөрүүлсэн Эйнштейн амьдралын жилүүд нь Кембрижид тахал өвчин дэлгэрсний улмаас арга буюу Волсторпд очиж амьдарсан Ньютоны түүхтэй тун ойролцоо. Ньютон Волсторпд амьдарч байхдаа гэрлийн туяагийн призмын тусламжтайгаар олон өнгө болгон задлах, дифференциал тооллыг үндэслэх, бүх ертөнцийн таталцлын хуулийг нэг зэрэг гол санаануудыг дэвшүүлсэн бол Бернд амьдарч хугацаанд Эйнштейн фотоны болон Брауны хөдөлгөөний тухайлыг хөгжүүлж харьцангуйн тусгай онлон үнэлсэн байна. Бернд амьдарч хугацаанд Эйнштейн зөвхөн шинжлэх ухааны онолыг судлаад зогсоогүй. Бас төрөл бүрийн багж төхөөрөмжөд зохион бүтээх ажилд баггүй цагаан зарцуулж байсныг тэмдэглэвчтэй. Эйнштейний найз Габихтин дүү Павел гэх залуу Берн хотын дунд сургуульд суралцдаг байсан бөгөөд тэрээр цахилгаан техникт багаасан дур сонирхолтой хүүхэд байлаа. Дунд сургууль төгссөнийхөө дараагаар Шафгаузен хотод очиж цахилгаан хэмжилтийн багж үйлдвэрлэдэг фабрик байгуулсан юм. Эйнштейн түүнтэй хамтарч цахилгаан хэмжүүрийн хэд хэдэн багжийг бүтээсэн бөгөөд түүний дотор 1809 онд бүтээсэн нэгэн төрлийн багж нь цахилгааны 10,000-5 вольтын хүчлийг мэдрэх чадaltaй хийгдлээ. Оюун санааны их луужин болсон энэ хүмүүсийн амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд Нобелийн шагналтууд гэсэн нэгэн газрын зураг, оюун санааны тэр газрын зургийг бүхэлд нь авч сэтгэлийнхэн толтон хармаар санагддаг юм. Учир хэмээвээс үнэхээр тэр агуу их сэтгчид өөрийнхөө үзэл бодол үнэнч байсан нь бол нэгэн жишээ нь Эйнштейн өөрийнхөө Нобелийн шагналаа очиж гардаж аваагүй энэ тохиолдлыг бол хэлж болно. Ер нь Нобелийн шагналтуудын түүхийг бүхэлд нь аваад үзэхэд хоёрхан хүн бол Нобелийн шагналаасаа татгалцсан байдаг. Нэг нь бол 20-р зууны оюун санааны эцэг Францын гүн ухаантан зохиолч Жан Пол Сартр, нөгөөх нь Оросын сонгодог яруу найрагч Борис Пастернак хоёр юм. За тэгвэл Альберт Эйнштейн бол өөрийн Нобелийн шагналаа авалгүйгээр өмнөөс нь элчин сайд нь авсан энэ тохиолдлыг үзэхэд тэр агуу сэтгэгчид өөрийн үзэл бодолтой маш үнэнч байсных нь нэгэн баталгаа юм а. Ийм тохиолдолч гэсэн Иван Алексеевич Бунинт бол гарч исэн үзэгч та бүхэн бол сайн мэдж байгаа. Тэгвэл тэр гуниг эх орноо сансан тэр гуниг гэдгийг би энд тодтогч хэлхийг хүсэж байна. Үнэхээр Германы засгийн эрхэнд бол 1933 онд Гитлерийн засгийн газар бол хууль ёсны дагуу хэдийгээр гарч ирсэн боловч өөрсдийн тийм харгас үзэл бодлыг бол түрэмгийлж бол өөрийн гэсэн нэг шугамаа татаж өөрөөр хэлбэл нийгэмд нэг ноёрхлыг бол тогтоож ирсэн. Энийдээ бол Альберт Эйнштейн болон тэр тэргүүлэгч Сэхэтэн эрдэмтэд бол санал нийлэхгүйгээр тэр засгийн газараа шүмжилдэг байсан. Тийм ч учраас бол засгийн газартайгаа дэрсэлцсэн учраас 90 үндэстнийх нь бодлогод бол харьш болсон учраас бол Альберт Эйнштейнийг бол олон талаас нь бол муулчлах, олон талаас нь илдэвлэр цаашлаад амь насанд нь хүртэл халдах ийм аюул бол өөрийн ирэхгүй нүүрлж. Тийм учраас Эйнштейн бол эх орноо орхиж Америкт бол цагаачилж гарч ирв. Нэг үгээр хэлбэл Америк улсын иргэн болох хэдийгээр ийм эргэлт тусдаггүй шийдийг гаргасан байдаг. Нэгэн гонигтай өдрийн тэмдэглэлийг би уншиж яснаа санаж байна. Герман орноо орхиод Америк руу өөрөөр хэлбэл Нью-Йорк хотыг зорих хөлөг онгоцон цуугаад эргээд гунигтай нүдэрээ эх орноо харж байхдаа агуу их түүхтэй Герман орн минь чи юу болчих вэ та тий? Энэ Герман орн бол өвөг дээдсийн минь бүтээсэн агуу их шинжлэх ухааны орн байсан шүү дээ гэж гуниг алдан өгүүлсэн байдаг. Энэ өдрийн тэмдэглэлийг уншиж байхад үнэхээр Герман орн гэдэг бол философчдын цөм байсан гэдэг нь бол өөрийн ирэхгүй мутаг. Өөрөөр хэлбэл оюун санааны том цөм нь байсан ийм орн байдаг. Ер нь Гитлер засгийн эрхэнд гарч ирснээр бол 90 үндэстнүүдийг бол устгах томоохон төлөвлөгөөг бол хэрэгжүүлсэн ийм түүхтэй 90 үндэстэн гэдэг бол ерөөсөө оюун санааны бол олон тийм лидер хүмүүс бол энэ дэлхийд бол төрөн гарсан байдаг. Үнэхээр хүндрэлтний оюун санааны амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд 90 үндэстэнгүүд хамгийн их оюуны их чадамжтай байдаг гэдэг бол судалгаагаар батлагдаж гарч ирсэн байдаг. Тийм учраас 90 үндэстэнд байгаа тэр оюуны патент болон 90 үндэстний бүхий л эрх мэдлийг бол Гитлер гартаа төвлөрүүлж өөрийн эрх мэдлэлтэй бол төвлөрүүлж засгийн газар Герман орныхоос үндэс хөрсөн дээр дахин бий болгохын тулд тийм алсын бодлого орж ирж ийм харгас бодлогыг бол явуулж исэн болов гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд бол олж хардаг. Тэгээд ч Гитлер бол тэр томоохон их сэтгэгчдийн бол тулгын шаардлагат бол өөрөө тавьдаг байсан. Тийм учраас Гитлертэй үзэл бодол нийлэхгүй учраас Альберт Эйнштейн бол энэ Герман орноо
орхиж Америкт бол цагаач гарч Америкийн иргэн болсон ийм түүхтэй юм а. Үнэхээр өдрийн тэмдэгтийн уншиж байхад тэр гонигтай байгаа тэр хөлөг онгоцсон дээр байгаа энэ хэсэг бол сэтгэл уяран бол санагддаг юм. Ингээд үзэгч та бүхэнд Альберт Эйнштейний тухай нэг бяцхан текстийг шигтэй болгон хүргье. Эйнштейний онол эмэг цагцаден орж улам бүр боловсронгуй болсоор байсан явдал харьд сонгуйн онол үнэн болохыг ихэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрөхөөр замгүй болгосоор байлаа. Эрдэмтдийн зарим нь физикийн шинжлэх ухаанд 100 жилд нэг удаа төрдөг сод ухаанд төрсныг хүлээн зөвшөөрч байлаа. Харьд сонгуйн онолыг хүлээн зөвшөөрч дэлгэрсээр байсан нь Эйнштейний нэр алдрыг улам нэмэгдүүлэхэд хүргэсэн түүхтэй. Цюрихийн их сургуулийн Эйнштейнийг профессорын орон дээр авч ажиллуулах талаар ярилцаж байсан боловч доцент цол хүртээгүй хүнийг профессороор ажиллуулахыг хориглосон их сургуулийн дотоод дөрмөнд баригдаж байлаа. Иймд Берн хотын сургуулиас Эйнштейнийг туслах доцентоор ажиллахыг хүссэн урилгыг хүлээн авахсаар зам байсангүй. Яагаад гэвэл патентын товчоо Эйнштейнийг бүх амьдралын турш тэтгэх боломжгүй газар гэдэг тодорхой байлаа. Нөгөө тэгүр туслах доцентоор ажиллах нь патентын товчонд үндсэн ажлын хавцран хийх бололцоолгож байсны зэрэгцээ. Явандан Цюрихийн сургуульд профессороор ажиллах үүдийг нээж байв. 1908-аас 1909 оны хичээлийн жилийн өвөл Эйнштейн туслах доцентийн хавцран ажиллалаа. Эрдэмийн ертөнцийнхний дунд Эйнштейн анхудаа хүндтэй хүн болох завшаан 1909 оны 100 тохиолдсон байна. Тэр 100 Кальвины үндэслсэн Женевийн сургуулийн Эйнштейнд шинжлэх ухааны докторцол хүртээж өөрийн их сургуулийн үндэслэн байгуулагдсны 350 жилийн өн баяр ёслолын ажиллагаанд хүрэлцэн эрхийг өрсөн байна. Бүх дэлхийн их дээд сургуулиудаас тэр ёслолын ажилд оролцохоор 200 гаруй хүмүүс үргэлжсэн бөгөөд баян чинэл хувцастай тэдгээр хүмүүсийн дунд эгэл жирийн хувцалсан Эйнштейн хичнээн тод ялгарч байсан тухай уг ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүс хожим дурсан ярьж байсан бэлээ. Альберт Эйнштейн одоо эх орноо орхиод хөлөг онгоцны давцсан дээр зогсоод байж хат нь олон сэтгүүл сурвалжлагч нар өөрөөс нь одоо ярьцлага авах гэж тэмүүлцгээсэн. Яагаад гэвэл ерөөсө таны эрдэм шинжилгээний багаж хаана байдгийг бэ гэхэд Эйнштейн бол өөрийнхөө тухыг бол заасан байдаг. Одоо миний эрдэм шинжилгээний багаж бол одоо тухан дотор минь байдгаа гэж хэлсэн байна. Тэгвэл таны лаборатори хаана байдаг вэ? Үзгээ энэ миний үзгэн дотор байдаг хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр агуу их сэтгчдийн тэр үзгэн дотор цаг хугацаа өөрөө багтаж түүн дотор хийгсэн бүтээгсэн гэдэг ориглон сэтгэлийнхэн шигтгэ гэлба байдаг учраас тийм хийх бүтээх гэдэг тэр эрчимлэг цаг хугацаа нь бол өөрөө ирэхгүй тэр үзгэнд нь багцдаг учраас тэр агуу их сэтгэж өөрийнхөө үзгийг бол эгэл жирийнээр лаборатори гэж хэлсэн байт юм а. Үнэхээр бол Германы нэгэн судалгааны газар очиод байж байгаа нэгэн том одоо од эрхсийг дурамцдаг энэ орчлын ертөнцийг танин мэдэж болдог гэсэн энэ дуранг бол нэгэн эрдэмтэн бол Альберт Эйнштейний одоо хоёр дахь гэр бүл болсон эхнэрд нь бол үзүүлсэн байдаг. Энэ бол үнэхээр орчлын ертөнцийг таньж мэддэг ийм дуран юм а гэж онцгойлон хэлсэн байдаг. Гэтэл бол ихнэр нь харж ярьж яснаа тэгвэл манай нөхөр энэ орчлын ертөнцийг чинь таньж мэдэх энэ нүсэр том дурны ч орно манай нөхөр зөвхөн нэг хугархаа харна да. Нэг шүдэнцний хайрцаг хоёр байхад энэ орчлын ертөнцийг таньж мэдэх тийм багжин шүү дээ гэж хэлсэн байдаг. Хэдийгээр энэ бол нарийн юм шиг цаад утгаа боловч язгуур нь бол давс мэт гашин үнэн гэдгийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Үнэхээр бол Эйнштейний одоо хийж бүтээж, тууран бүтээж өвхтийг ялах нэг онцлог нь ердөө түүнийх нь эгэл жирийнх нь тэр оюун санаанд нь байсан юм а гэдгийг бас хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Үнэхээр өөрийн үзэл бодолтой үнэнч байна гэдэг бол зүсэм далхнаас өөрийнхөө үзлийг худалдахгүй байна гэдэг бол агуу их сэтгэгчдийн амьдралынх нь нэгэн гол шугам байсан юм а. 1920 оны үед Эйнштейний Берлинд амьдарч байсан байрны Лев Толстойн Ясно Полянаг өөрийн ирэхгүй санагдуулж байв.
Эйнштейн гэртэ тэр үеийн янз бүрийн үзэл бодол, шашин шүтлэгтэй нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс ертөнцийг үзэх математик, физик, гүн ухаан, ёс суртахуун, шашин болон улс төрийн үзэл бодолдон тодорхой хариулт авах зорилгоор хүрэлцэн ирдэг байлаа. Эйнштейн амьдарч байсан Габерландштрасс гудамжны 5 номерын башин жуулчин гүйчэд тойрон аялагчдын заавлурж сонирхох дуртай газрын нэг болсон байлаа. Инхүү зочилж иргэсэдийн ихэнх нь Эйнштейний төр уулзаж явдаг бөгөөд харин зарим цөөн тооны хүмүүс ийм завшаан тарлдасныг ашиглан нөхөрлөн улам зузаатгаж хожим их эрдэмтнийг дурсан ярьдаг байсан юм. Эйнштейний гэргийн Эльза бол даруй төлөвзантай эйлдэг ааштай хүн байсан бөгөөд ирсэн зочдыг шуурхай үйлчилж тэднийг гомдоолгүй буцаахад гол үүрэг гүйцэтгэдэг байлаа. Эйнштейн амьдарч байсан башингийн тухай ярил түүний эзэн нь урс гаралтай хүн байсан бөгөөд тэрээр Эйнштейнийг даган мөрдөж түүний бүтээлийг бичрэгчдийн нэг байсан тул өөрийнхөө амьдарч байсан башинд Эйнштейнийг суулгах явдал түүний хувьд алдар гавьяаны хэрэг байлаа. Инхүү Эйнштейнийг 9 өрөөтэй башинд амьдрах болсон байна. Эйнштейнэд Эльзагийн хоёр охин Илза, Марго хоёроос гадна Эйнштейний ээж хэсэг хугацаанд ирж амьдарч байлаа. Эйнштейний эцгийг нас барсны дараагаар ээж нь төрөл садны харан байжгаад хүн дээр өвчөлж Берлинд ирсэн бөгөөд 1920 онд нас барсан юм. Зочлон иргэсэд Эйнштейнээс таны эрдэм шинжилгээний багж төхөөрөмж хаан байдгийн бэ хэмээн асуухад тухайн заадаг байлаа. Харин эрдэм шинжилгээний лабораторид нь хаан байна гэхэд үзгэн харуулдаг байв. Тийм ээ. Аугайх Эйнштейний үзгэн дотор нь цаг хугацаа өөрөм багтдаг байсан юм. Түүний нээсэн харьцангуйн онлон шинжилгээ ухааны цоо шинэ нийт болсон төдийгүй хүрээлэн байгаа орчлон ертөнцийн түмэн нууцыг уудлан илрүүлэх шинжилэх ухааны сэтгэлгээнд шинэ эрен үеийг нээсэн юм. Цуцашгүй хөдөлмөрч оюуны тэнхээтэй сод хүн Альберт Эйнштейн 1955 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэн Тэнгэр бурхны харьяат хүмүүн болсон билээ. Хүн төрлөختний тань мэдхүйн шинжилгээ ухааны цэцэрлэгт хүрээлэнд наадан тоглож байгаа багцчууд хүүхдүүдийг буурлал сахлан хийсгэн ажиглаж байгаа сүйт эрдэмтэн Альберт Эйнштейний оюун бодол сэтгэл зүрхнээс нар сар одото тэнгэр урсан гарч мөнх орчлон гимбут зэд багтан хойч үетэйгийн нэг цогцос сансар болж танай манай миний чиний үгийг ертөнцийн эгшиглэн тайлгуу үнний ариун галд дуурсах ажаамуу. Эртний сайхан ерөөлөөр учирсан илгэмсэг үзэгч та бүхэндээ зориулсан Нобелийн шагналтуудын лекц энэ удаагийнхаа дугаараар бид Германы алдарт физикч Нобелийн шагналт харьцангуй онолыг бүтээсэн агуу Альберт Эйнштейний амьдрал уран бүтээлийн тухай болоод Нобелийн шагналт гардан авахдаа элчин сайдаараа дамжуулан хэлсэн илгэмсэг үгийг
хүргэсэндээ тулын их баяртай байна. Ухаантай хүн шинэ өдрөхөн шинэ амьдрал нээдэг гэсэн эрхэм үгээр энэ нэвтрүүлгээ өндөрлөё.